За өнгөрсөн онд Шадар сайд Доржчанд эрчим хүчний сайд Чойж Сурн нар манай бүлэг дээр орж иж үн чөлөөлөх тухай асуудлыг ярьсан байгаа. Тэгээ энэ дээр би нэг зүйлийг хэлсэн өргөлвөл таны наадах дагуулж явж байгаа хүн зурдлыг бий болгодог албан тушаалтнуудаа солиогүй цагт тэр төрийн өмчийн компани дээр байгаа тон дээрэмтэлтийг байхгүй болгоогүй цагт одоо үнийг чөлөөж болохгүй л гэж би хэлсэн. Та маш яралтай тэр дотоод аудитынхаа даргаыг сольж жогоод тэр дотор байгаа өөрсдөө тэр эрчим хүчний яамны тэр авилгацсан түвшмдүүд тэр төрийн өмчийн компаниудын одоо тон дээрэмдэг тэр нөхдүүдийг бүгдийг маш хурдтай одоо тэр дотоод аудитаараа шалгуулж сольж иж үнийн өөрчлөлтийг хийгээрэй гэж зөвлөсөн гэвч харамсалтай нь хийгээгүй. Өнөөдөр энэ эрчим хүчний салбарт бол дэндүү их одоо ловер байгаа. Жишээ нь Улаанбаатар цахилгаан төгөөх сүлжээний баруун бүсийн одоо захирал болгодог өчөө 300 сая төгрөг өгөөд явж идэв юм байл шүү дээ. Тэр төрийн өмчийн компани дээр бараа бүтээгдэхүүн шахдаг, тоног төхөөрөм шахдаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон. 1 тэрбум төгрөгийн бараа өндөр үнэтэйгээр шахчихад жоохон байж байгаад 200 сая төгрөгийн барааг нь дотроос нь хэрэгэлсэн гэж хулгайлаад тэрнийгээ буцаага шахт юм байл шүү дээ. Би нэлээд аргаа барж яж нэг 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн дулааны станцыг өргөдгөх тэр одоо ховдынхан дулаан амьдрах тэр одоо боломжийг хангах тэр одоо мөнгийг усын төсөвдөр тавьсан чинь 50 бих сайдын үед тэдний албан тушаалтнууд 3 цүнхний компанид өгөөд өнөөдөр тэнд ховдын ард түмэн хохироод байж шин. Ийм байдлаар ер нь бол яг энэ одоо эрчим хүчний салбарт байгаа тэр мөсөн уул авилгацсан ловерчин тэр одоо түвшмдүүд дээрээс нь тэр төрийн өмчийн компаниуд байгаа тэр одоо маш өндөр үнээр бараа бүтээгдэхүүн шахдаг тийм одоо тендерийн ловерчд энэ бүхнээсээ салаагүй цагт тэр эрчим хүчний үн чинь буухгүй шүү дээ. Тэр авилгацсан тэр нөхдүүдийн тэр хулгаан дээр өссөн тэр цахилгааны үн дээр энэ Монголын ард түмэн нус нулимсандаа гоожин тэр зовлон шүдгүүр бүх шанал дээр та нарын дээр авилгацсан төлбөрийг төлж байгаа шүү дээ. 200 мянган төгрөг төлдөг байсан тэр жирийн иргэд 800 мянга 900 мянга төлдөг болсон шүү дээ. Энэ цахилгааны төлбөрийг төлөхийн тулд залуучууд нь хэд хэдэн аппликейшн дамжуулан зээл дахин авдаг. Ахмадууд нь тэтгэврийнхаа мөнгөөр бүгдийг төлдөг. Ийм л зүйл бий болж байгаа. Тийм учраас Чойж Сурн сайд тэр дотоод аудитаа хурдан соль. Тэгээд тэр дотор байгаа тэр лөөрчлөнгуудаас сал тэгжээж дэн цахилгааны үнийг бууруулах ард түмэндээ боломжийн үнээр өгөх тэр ажлуудыг хийн мэдээ. Тэгээ өнөөдөр тэр 50 бих сайд чинь тэгжэл одоо энэ сэргийгдэх эрчим хүчний бүх одоо зөвшөөрөл өгөө дуусцаа. Тэгээ 7-8 компани одоо ажиллаа хийгээгүй. 2008 оноос хойш нэг ширхэгч хадаас авдаагүй компани зөвшөөрөл авчаад 17-8 жил болж байгаа. Тэрийг цуслах эрх нь 50 бих сайдад төрийн нэрийн бичгийн 2 жилийн хугацаанд дээрээс төрийн нарийн бичгийн дараагаар ажилласан 3 жилийн хугацаанд нийтдээ 5 жилийн хугацаанд тэр эрчим хүчний зохицуулах хорог. За бүрдүүр жигшүүний асуултанд хариулъя. Бүрдүүр жигшүүн янз бүрийн ийм хардлага шөөмжил байхыг үгүйсэхгүй хүлээж авна. Гэхдээ хардсан бол тодорхой яг ийм мэдээлэл байна. Энийг шалгаад нэгтлэлт нь гаргаа гэдэг ийм одоо санал байвал бид хамтарч ажиллахад нэгдүгürt бэлэн байна. Нэг. Хоёрдугаар дотоод аудитыг бол улирал болгон бид нар байнга хийгээд явж байгаа. Дээрээс нэмээд одоо бид нар Од2 сайд засгийн газар хэрэглэх хяналт шинжилгээ үнэлгээний бид нар урилгаар оруулах гэж байгаа манай яам дээр. Энэ хүмүүсийн хэл амтаа ийм одоо үнийг жоохон өөрчлөх гэж оролдсон. Энэ бол нэмсэн зүйл биш, өртгөнд нь ортуулах гэсэн ийм л алхам байсан. Шөөмжил дагуулж байгаа нь үнэ. Тэгэхээр бид нар тодорхой санал байвал тодорхой хариулаад явна. Таны дандаа нэг санал зүйл
санал дээр одоо нэгдэж байгаа юм. Энэ бол гарцаа байхгүй, энэ олон нийтийн одоо нэмэгдүүлсэн үн байгаа юм бол нэмэгдүүлж байгаа юм бол чанар сайжрах ёстой, ил тод байх ёстой, авилга буурах ёстой гэдэг ийм зарчмыг бол эрчим хүчний салбараас сүүлийн 2-3 жил бол бид нэр тодорхой баримталж чадлж байгаа. Одоо жишээлбэл тэр эрчим хүчний үнийн өөрчлөлтөөс тодорхой хэмжээний 560 тэрбум төгрөг орж иж байгаа бол өнгөрсөн 7 хоногт бид нар эрчим хүчний зохицуулах хорон дээр боошхыг бодож явсан. Одоо энэ бүгдийг нь олон нийтэд ил тод тайлгна ойрын хугацаанд. Ийм зүйлүүд дээр зарцуулагдаад ийм зүйл болж байна. Ийм хүндрэлтэй асуудлыг шийдэж чадж байна. Энийг нь чадахгүй байна гэдгээ олон нийт ил тод хэлнэ. Ийм байр суурьтай байгаа. Жишээлбэл бид нар өнгөрсөн бид нар 7 оны үнийг нэмэгдүүлж чадахгүй, инфляци өндөр явж байгаа гэдэг ийм шалтгаан байгаа учраас бас хүлээн зөвшөөрөхөөс ондоо аргагүй. Энэ эрчим хүчний реформын маань хурд зоохон сүүлийн үед бол саарж байгаа нь үнэн. Гэхдээ энийг бол одоо 2028 оны төгсгөл засгийн газрын бүрэн эрхний хугацаа дуусгаад энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зоосон энэ арга хэмжээнүүдийг бүрэн хийж дуусгахаас ондоо арга байхгүй. Ягаад гэвэл улс их хурл батлаад өгсөн. Улс их хурлын шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй засгийн газар. Түүний дотор эрчим хүчний салбар энэ тал дээр бол манлайлан ажиллагдгийг хэлье. Янз бүрийн хүндрэлтэй яг бодит мэдээлэл байгаа бол одоо хүлээж авахд болно. Тэц 4 жишээлбэл янз бүрийн асуудал ярьдаг, авилга уудаг юм ярьж байгаа юм. Гэхдээ 1 кВт-цаг эрчим хүчийг бид нэр 90 төгрөгөөр л нийлүүлж байгаа шүү дээ. 2.3 центр. Тэр хардагдаад байгаа тэц 4 маань ийм л үнэтэй байгаа юм. Тэгэхээр энэ улсын хурал дээр бас бүрэн байгаа шүү дээ. Хяналт хийж болно. Та бүхнийг урьж байна. Яг ийм асуудал дээр ийм одоо аж ахуйн нэгж дээр ийм хүндрэл байгаа бол хамтран шалгахад бэлэн байна. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний 7 аж ахуйн нэгж байгаа. Тэрнийхэн зөвшөөрлөө өгсөн зас хаашаа өгөх боломжгүй гэж байгаа. Тэгсэн мөртөө тэр компаниуд нь 10 хэдэн жил ерөөсөө хадаас чадаагүй гэж өөрөө 50 их сайд хэлсэн байгаа. Тэднийг яагаад ингэж зөвшөөрлийг хаахгүй байгаа юм бэ? Дараагийнхан ажил хий гэж байгаа тэр компаниуд нь яагаад өгөхгүй байгаа? Дээрээс нь хизээч жишээ нь хөдөөний тэр ховдын хүн хизээч тэр сэргээгдэх эрчим хүчний одоо хэрэгжилж үзээгүй. Тэгсэн мөртлөө тэрний төлбөрийг төлдөг. Тэгсэн тэрний харин эзэдүүд нь Швейцар тийш хараад ард түмний одоо ингээд нуруунд дээр жаргаад ингээд байж идэг. Ийм тогтолцооноос хизээ болох юм бэ гэдэг ийм асуудал гэсэн. Бүрдэр жигшүүн 2006 онд анх сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсан юм байна л. Тэр үеэс хойш 1 кВт-цаг эрчим хүчийг наран дээр бол 15-аас 19 центр, салхин дээр 9.5 центр нийлүүлээд явж исэн. Нийтдээ өнгөрсөн цаг хугацаанд 2019 оны хүртэл 38 тусгай зөвшөөрөл сэргээгдэх эрчим хүчний нар салхин дээр олгогдсон байдаг. Энээс яг одоо төвийн эрчим хүчний сүлжээнд залгаатай байгаа 6 нарны станц, 3 салхин станц байгаа. Үүнээс гадна тухайн үед энэ 2019 оны сэргээгдэх эрчим хүчний хуулийн өөрчлөлтөөс өмнө авчихсан байсны 38 зөвшөөрлөөс яг намайг эрчим хүчний сайд 2022 оны 8 сард очиход 8 ширхэг нарны станц, 3 ширхэг салхины станц нийтдээ 11 тусгай зөвшөөрлөд одоо хүчин төгөлдөр байсан. Эдгээр би дахин давтан хэлье. 1 кВт-цаг эрчим хүчийг 15 центээс 19 центр гэрээд нийлүүлэхээр ийм гэрээнүүд хийгдсэн. Нийтдээ манай эрчим хүчний салбарын 9%-ийг эрчим хүчний нийлүүлчихэд төлбөрийнх нь бол 27%-ийг авч байгаа. Сэргээгдэх эрчим хүчний салбарын ашиг манай эрчим хүчний салбарын алдагдaltaй тэнцэж байгаа ийм нөхцөл байдал байгаа нь үнэ. Тэгэхээр энэ эдгээр аж ахуйн нэгжүүдийг бол цаг хугацаанд ажиллаа эхлэегүй болохоор нь эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороноос тусгай зөвшөөрлийг нь цуслуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Гэсэн хэдий боловч шүүхээр одоо энэ асуудлыг дахин сэргээ гэдэг ийм ганц нэг шийдвэрүүд сүүлийн үед гарч байгаа ийм төвөгтэй асуудал байгаа нь үнэ. Одоо 15 цент гэдэг чинь 600 гаруй төгрөгөөр л 1 кВт-цаг эрчим хүчийг нийлүүлнэ гэл ийм л хүндрэлтэй яваад байгаа учраас янз бүрийн байдлаар энэ сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл авчихсан байсан улсууд маань ил далд янз бүрийн явуулдаг нь үнэн. Над дээр бол манай салбар дээр бол тодорхой хэмжээний дарамт сошиал болон хэвлэлийн ийм дарамтууд байгаа.